Все же Богу помолюсь, я о том, чтоб стала вечною ты. Пусть не сбудутся мечты, все же Богу помолюсь, я о том, чтоб стала вечною ты. Оросын албаны улсын их ягт мужийн Чикой тосгоны ойролцоох Чикой голын ирэг дээр Монс цэцгийн наадмыг анх удаа зохион байгууллаа. Чикой голын хөвөө болон тосгоны иргэн тойронд энэ хавьда хамгийн амттай гэж нутгийнхны ярьдаг мойл жимс ихээр ургадаг тул тус наадмыг ийхүү нэрлэжээ. Чикой мойл жимс нь хэмжээ амтаараа шууд танигддаг. Жимс нь маш том чихэрлэг амттай байдаг. Мойлноос гадна Чикой тосгон орон нутгтаа загасчлаар алдартай. Мөн голын хөвөө эрэг хаваар ургадаг өв сургамал нь маш шимтэй, эмийн чанартай учраас зүгийн аж ахуйг хөгжүүлэхэд нэн тохиромжтой. Бас тосгоны ойролцоо эмчилгээний иж хиттэй шавартай нуур бий. Түүнийг нь түшиглээд эртдэр үеэс шаврын аршааны сувлал ажилуулдаг болжээ. Тийм ч учраас Бурятийн аялал жуулчлалын яамны санаачлага дэмжлэгтэйгээр хөгжиж буй 100 тосгон төслийн хүрээнд Чикой тосгоныг онцолж байгаа нь энэ юм. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнг аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгчид болон багийн засаг дарга нар манай улсыг төлөөлөн тус фестивальд оролцсон юм. Приветствовать вас на открытии фестиваля «Черемухи на Чикое». Позвольте в первую очередь выразить благодарность большинство участников, которые принимают участие. Чикой тосгонд болж байгаа энэхүү анхдугаар чуулганд ард иргэдийг төлхөө оролцуулж байгаа нь нутгийн иргэдэд илүү их таалагдж байна. Арга хэмжээж илүү үр дүнтэй болох учиртай. Бидний хувьд мойл жимсээ брэнд болгож худалдаанд амжилтаа нэвтрүүлэх зорилготой. Гар урлаачид манч идэвхтэй оролцож байна. Цаашид наадмынхаа цар хүрээг илүү өргөдгөн гэдэгт итгэлтэй байна. Мы сегодня находимся в Кяхтинском районе приграничной. Шилдэг 100 тосгон төслийн хүрээнд бүсгүйчүүд нэг хотоос нөгөөд очиж гар урлалын сургалт хийдэг, жуулчдыг татах, ууламжлалаас сэргээх, түгээн дэлгэрүүлэх энэ наадамд эмэгтэйчүүд чухал оролцоотой. Гисэн хэдий ч эрчүүдийн үүрэгч их байгааг тодтогох хэрэгтэй. Бурятийн аялал жуулчлалын яамны Бурятийн гайхамшигт 100 тосгон төслийн гол зорилго нь орон нутгийн тосгодын өсөн хөгжих боломжийг олж нээх, тосгод хоорондын зочлох, жуулчдын сонирхлыг татах, идэвхтэй тосгоны оршин суугчид нөхөрлөл хоорондын холбоог тогтоох, бэхжүүлэх, хуваарай аж ахуй эрхлэгч фермерүүдтэй танилцах, уулзаж туршлага солилцох, тосгодын гар урчуудтай танилцах, тэдний уламжлалт ардын бүтээгдэхүүний үзэсгэлэн яарамгийг зохион байгуулах, хөдөө орон нутагт аялал жуулчлалын форматыг бий болгож хөгжүүлэх замаар орон нутгийн тосгон суурин газруудын эдийн засгийн нийгмийн соёлын эргэлтэнд оруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Уг төсөл анх 2017 онд Бурятийн нийгмийн идэвхтнүүд, сайн дурынхан бизнес эрхлэгчдийн санаачлагдор аялал жуулчлалын яамаар дэмжигдэн Бурятийн 14 мужийн 29 тосгоныг хамруулчаад байна. Төслийн хүрээнд төрөл бүрийн сургалт, уулзалтууд, аялал жуулчлал, туршлага солилцох арга хэмжээнүүдийг явуулдаг гэдгийг зохион байгуулагчид нь танилцууллаа. Оролцогчид ч үзэг харах юм ихтэй, арга туршлагаа солилцсон, сайхан арга хэмжээнд ирсэндээ талархан сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм. За бид нар маш олон зуун жилийн тэртээс цайны зам одоо хөрш Орос улстайгаа хамтарч ажиллаар ирсэн. Энэ бол одоо цаашдаа Сэлэнг аймаг маань нэлээд олон салбар чиглэлээр хамтран ажиллах ийм сайхан боломж болцоог нээж өгч гин гэж ингэж харж байна. Бурят улсын ажилсаг эмэгтэйчүүдийн энэ хийж байгаа гар урлал энэ талаар бас суралцах зүйл маш их байна. Энэ жимсээ боловсруулах талаар маш их ийм ариун дуршлагтай байна. Энийг бид нар бас суралцаж мэдлээ. Цаашдаа бол яг энэ мойлоо хурааж авах энэ цагаар ирж бас хамтарч ажиллах ийм зүйл байна гэж ингэж харж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо тэр дундаа өнөр болор дарагтай Сэлэнг аймгийн эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн хамт олонд бол маш их баярлалаа гэдэг юуны дүнд хэлмээр байна. Яагаад гэвэл энэ бол Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Сэлэнг аймгийн эмэгтэйчүүдийн холбоо олон улсын олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж болдго юмаа гэдгийг. Тэгээ хоёр орны бүсгүйчүүд маань яг өөрсдөө хийсэн гар урлалаар бас үзэсгэлэн гаргасан байна. Юу хийж бүтээж байгаагаа туршлага солилцож байна. Хамтдаа найзлалт нөхөрлөж байна. Тэгэхээр энэ фестивал бол маш их ач холбогдолтой болж байна гэж дүгнэж байна. Тэгээд энэ хүү фестивал дээр бас
зөвхөн эмэгтэйчүүдийн холбоо гэхээс илүү Сэлэнг аймагт бас төрийн анхны шатны нэгжлэлтэр байдаг. Багийн засаг дарга нарыг урилгаар оролцуулж байгаа. Тэгэхээр багийн засаг дарга нар маань болохоор энэхүү фестивалд оролцоод өөрийнхөө хамгийн анхны шатны нэгжлэлтэр байгаа эмэгтэйчүүдийн энэхүү фестивал яаж холбогдох зохион байгуулалтын талаар бас мэдээллийг анхны шатндаа хүргэх байхаа. Тэгээд ерөнхийдөө бол манай эмэгтэйчүүд мундаг байна, бахархмаар байна. Тэгээд олон улсын байгууллагуудтай, олон улсын эмэгтэйчүүдтэй энэ зэрэгцээд, мөр зэрэгцээд ингээд сайхан үйл ажиллагаанд оролцоод эх орноо сурчлаа. Тэгээд туршлага горимтлуулад бас өөрсдийнхөө үзэсгэлэн гаргаад бүтээлүүдэд танилцуулаад явж байгаад бол баяртай байна. Биднийг энд ингээд сайхан хуран цуглуулж энэ Чукой тосгоны энэ арт иргэдтэй бас танилцуулж энэ арт иргэдийн бас одоо тийм энэ аж төрж байгаа амьдрал хийж бүтээж байгаа ажил үйлсийг танилцуулж зохион байгуулсан энэ манай Сэлэнг аймаг дахь одоо Монголын эмэгтэйчүүдтэй холбооны дарга одоо өнөр одоо даргатай бас талархаж байна. Сум орнуудаараа энд одоо ингээд харилцан хамтын ажиллагаа идэвхжүүлэх, эндээс суралцах юм. За дээр нь эдгэртэйг манай сум орнуудад очиж бас суралцах, эдгээрээс бас юм би одоо ийм юм ажлын бас эхлэл гэж одоо харж байгаа. Энэ фестивал бол асар их ач холбогдолтой эмэгтэйчүүдийн тодорхой нийгэмд эзлэх байр суурийг өргөн цар хүрээгээр дээшлүүлж байгаа. Өнөөдөр сургууль, боловсрол, оюуны хөрөнгө оруулалт эмэгтэй хүн чухам ямар байр суурь эзэлж байгаа гэсэн тодорхой үе шатыг харуулж чадсан тодорхой сайхан хүнд наалцтай тийм фестивал явагдаж байгаа. Энэ фестивалыг одоо ингэж явуулж бид бүхнийг урьж авчирч 120 төлөөлөгчд ирсэн байж байгаа. Энэ төлөөлөгчд маань ерөөсөө өнөр болор одоо дарагтаа маш их баярлж байгаа. Хамгийн гол би иргэдтэй ямар бүтээмжтэй, иргэд маань ямар нээлттэй байвал үйл ажиллагаа маань илүү өргөн бүтээмжтэй болох вэ гэдгийг би одоо өөрөө хараад явж байна. Би өөрөө Алтан буудаг сумын 1-р огийн засаг дарга Баточлын Баттулаг гэж хүн байна. Тэгээд ер нь энгийн байх тусмаа сайхан байдгийн байна гэж би одоо олж харж байна. Үнэхээр энэ тосгоны одоо иргэд нь маш их сайхан хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ тий хандж байгаа. Түүнээсээ одоо маш их даas жаргалтай их одоо хөөрж байгаа нь бол үнэхээр одоо таалагдсан. Тэгээд цаашдаа бол одоо хамтарч ажиллана гэж бодож байгаа. Би Елена гэдэг сайхан найз бүсгүйтэй болсон. Олон найзуудтай нь бол танилцсан. Маш их одоо баярлж байна. Цаашид одоо хамтарч ажиллана гэж бол бодож байгаа. Брэдийн аялал жуулчлалын сайд Мария Бадмацеревна энэхүү арга хэмжээг өндрөөр үнэлэн яамныхаа эрхчлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрт албан ёсоор тусгаж улсын төсөвт суулгахаар болсон мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо тэр дундаа Сэлэнг аймгийнхаа эмэгтэйчүүдтэй хамтын ажиллагаагаа улам лавшруулна гэсэн нь арга хэмжээний бас нэг чимэг нь байлаа. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнг аймаг дахь салбар зөвлөл өнгөрсөн 5 дугаар сар зохион байгуулсан чуулга уулзалтаар 5 гол зорилт дэвшүүлсэн. Түүний нэг нь эмэгтэйчүүдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх байсан. Үүнийхээ хүрээнд Чукой хэмээх Бурятийн буйдхан агаад үцгэлэнт тосгонд хоёр орны эмэгтэйчүүд санал бодлоос солилцож хөгжил дэвшлийн төлөө хөөрөлдөх боломж гарсан юм. Засаг захиргаа буюу одоо энэ амбан захирагч нар тийм ээ одоо дэмжиж үйл ажиллагаа явуулсан одоо энэ тосгонууд бол илүү их одоо үр дүнтэй бүтээлч одоо ийм одоо арга хэмжээнүүд болж ийн гэж байна. Нөгөө төгөр гэх юм бол бид нар зөвхөн дарга нарын түвшинд биш тийм ээ одоо ийм ардын одоо илч, ардын одоо дипломатын түвшинд тийм ээ одоо бид нар ингэж харилцах нь хүмүүс нэгэн тал одоо энэ харилцаа гэдэг зүйлийг хүмүүс л бүрдүүлдгээс цааш тийм ээ одоо хүмүүс хоорондоо харилцаж, соёлоо солилцож, хоорондоо ингэж харилцаж одоо ингэж амьдралаа одоо туршлагыг солилцох нь бол хамгийн их ач холбогдолтой гэдэг утгаараа бас бид нар бас ингэж оролцож байгаадаа бас их баяртай байна. Монс фестивалийн нэг онцлог бол монголчууд бид анх удаа зочноор оролцсон төдийгүй өөрсдийн уламжлалт хэв маяг зан заншлаас сурталчлаад ирсэн явдал. Үндэсний уламжлалт хувцсныхаа гайхамшигт ур хийц Монгол эмэгтэй нандин сайхан бүхнийг загварын агентлалын бяцхан модельуд маань уг фестивалийн тайзнаа гарч сурталчлаад ирсэн. Бас нэг чухал зүйл нь энэ наадам зөвхөн эмэгтэйчүүдийн уулзалт, эмэгтэйчүүдийн арга туршлагаа хуваалцах гарц байсангүй. Удирдан манлайлагч ирчүүд ч нутаг орныхоо хөгжлийн талаар ярилцаж, шинийг сэтгэх, хоорондоо танилцах боломжтой болсон юм.
Заншлаа хэрэгэж бэнэвдэг гэж бүр их л баяртай бэнэвдэл да. Тэгээд манай олон эхнэрнүүд энэ нохон дэмнэ хурх дээрээ гэж хул баярыг хүргэж энэ багшнууд өмнө манд хоёр багшнууд манд ирж миний хурга энэ Монгол бүряд гэж илгаа үгээр л хорнобд гэж бид бүр хөшөөтэй бэнэвдэл да. Бүряд Монгол Орос юм гурван орны иргэд чуулж байна. Тухайлбал одоо гар урлын зүйлүүд маш сонирхолтой байна. Орос эмэгтэйчүүдийн бас онцлог зүйлүүд их байна. Хичээнгүйлэн ингээд жижиг зүйлийг ч гэсэн маш гоёмсгоор хийсэн байгаа нь харагдаж байна. Бүрээд эмэгтэйчүүдийн маш их хөдөлмөрч энэ чанарууд харагдаж байна. Бас нэг Монгол үндэс угсаахан сэргээх гэсэн тэр оролдлого нь маш их сайхан байна. Тийм учраас би маш их баяртай байна. Их сайхан арга хэмжээ авч байна. Бурят Монгол шиг ингээ их өвтэй ажлаа явуулж байх нь их урмтай байна гэж ханавж тэгээд энэ байхан явуулж байхан ажлаа явуулах бдэ Монгол бурят зон игэл яхас аншлаа хэрэгэн цаашин хүүгдтэй дамжуулах яхтай бдэ. Энд ирээд маш их юм харж байна. Байгалийн сайхан болвол манай сэлэнгч бас байдаг. Гэхдээ энэ сайхан байгалыг түшээд хүн бас ямар нэгэн өөрийн эм дарга хэмжээ зохион байгуулалт бас болдгийм байна гэдгийг бас нэг харж авлаа. Тэгээ энд их сайхан хоёр орны эмэгтэйчүүдийн ялангуяа хүүхдүүдтэйгээ нийлж бүгдээрээ дуулж хуурдаж чаддаг янз янзын олон арга хэмжээ өдрлөгийн арга хэмжээ болж байна. Тосготынхаа хөгжлийн асуудал дээр нэлээдгүй анхаарч их цаашаа улам өргөн хүрээтэй болох байхаа. Энэ арга хэмжээгээ мөн цаашаа улбааж эрхүү зохион байгуулах гэж байгаа юм байна гэдгийг сайн сонслоо. Тэгээ ямар сэдвийн арга хэмжээ сайхан болж байгаад сэдв өндөр байна. Неоднократно нам здесь нашей местности здесь. Иймэрхүү арга хэмжээг дахин зохион байгуулж байгаасаа Монголын уламжлалт баяр наадмаар бүх барилдаж номсом харавдаг шиг спортын тодорхой төрлийг бий болгож уламжлал болгон явуулаасаа гэж хүсэж байна. Олон монголчууд энэ наадамд ирж байгаасаа. Би Чикойд төрж өссөн энтхий иргэн. Монс наадмаар дамжуулан хамтарч ажиллах олон боломжууд нэгдэж байна. Монголын ард түмэн тэр дундаа бүсгүйчүүднийх ажилсаг хичээнгүй юм. Суралцах зүйл ч их байна. Сэтгэгдэл өндөр байна. Фестиваль очень здорово проводить. Бид наадмыг зорж өөр хотоос ирсэн. Манайд эмчилгээний халуун аршаан байдаг. Түүндээ ч бас монголчуудаа урьж байна. Хүмүүст их зөв сайхан энерги өгч цэнэглэж байгааг хэлэх хэрэгтэй. Хамгийн наацх нь байгаль оршин тогтнож байгаа. Түүнийг байгалийн ургамал хүнс төчөдийг яаж хэрхэн одоо ашиглаж байгааг бид нарыг нээлт болгож, түүнийг одоо үзмэр болгож, түүнийг одоо өшөө бүр одоо бид нарыг ингэж үзэсгэлэн болгож биднэрт харуулж байгаа нь хөрс зэрэгтэй ажилсаг үнэхээр удам гарал үүстэй шингэсэн Бурят Орос зон олны энэ сайхан ажилсаг гарааг биднэрт үнэхээр тайзан дээр, үнэхээр энэ ширээ сандлууд дээр үзэсгэлэн болгож харуулж чадлаа. 2 өдөр үргэлжилсэн тус наадмын үйл ажиллагааг ерөнхийдөө дүгнэн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц боломжуудын талаар Хягт мужийн амбан захирагч Бямбан Нимаев болон Бурятын хөгжиж буй 100 тосгон төсөл, орон нутгийн олон нийтийн байгууллагууд, аялал жуулчлалын тур оператор компани, мөн Ирхүү хотын судалгааны төв болон Монголын талын оролцогчид хоёр талын бэсрэг уулзалтыг хийж өөрсдийн санал бодлыг солилцсон юм. Монгол-Орос хоёр улс худалдааны эргэлтийн хамгийн том цэг болдог хэрнээ Хягт, Сэлэнг аймагуд худалдаа эдийн засгийн эргэлтээс хосроод байдаг. Мөн худалдаа эдийн засгийн нөөцөөс гадна аялал жуулчлалын маш том боломж, олон улсын жуулчлалын гол маршрут болох байгаль нуур аялал жуулчлалын том цогцлбор ойрхон байрлсан зэрэг нь тодорхой боломжуудын нэг юм гэж талууд хэлж байлаа. Сэлэнг аймаг Хягт мужтай эртнээс улс төр эдийн засаг нийгмийн дэвшинд харилцаж ирсэн хамтын ажиллагааны баялаг түүхтэй. Тухайлбал спортын төрлийн арга хэмжээнүүд Сэлэнгийнхэн байнга идэвхтэй оролцдог байсан. Мөн хүүхэд солилцооны хөтөлбөрийг явуулж ирсэн. Одоо ч Хягтын ангаахын их сургуульд олон тооны монгол оюутнууд суралцдаг. Цаашид бид энэхүү найрсаг ажиллагаагаа үргэлжлүүлээ зогсохгүй улам тэлэх боломжтой боллоо. Энэ бүхнийг дэлгэрүүлсэн өнөр болор дарагтаа талархаж байгаа илэрхийлье. Бурятчдэр, монголчдэр ерөнхийдөө тулгамдаад байгаа асуудал бол сумын хөгжил, энэ одоо тосгоны хөгжил гэдэг асуудал дээр бол маш их одоо ач холбогдол өгөж энэ дээр одоо асуудлыг одоо өнөөдөр яг тулгараад байгаа энэ асуудлыг бол хөгжлийн түвшинд бүгдээрээ яг ямар шийдэлтэйгээр аялал жуулчлалын шугамар тийм ээ одоо
хүмүүсийнхээ одоо энгийн одоо хүмүүсийн харилцааны одоо үндсэн дээр яаж тэрийг одоо бодтой бүтээлчээр сайн хөгжүүлж одоо хөгжүүлэх вэ гэдэг тал дээр бол хоёр талд бол нэлээд их одоо бодтой юм дөрвтэй арга хэмжээ авах тал дээр бол хамтарч ажиллахаар боллоо. Манай сум бол одоо 5000 гаруй иргэнтэй 3 багтай манайх бас хилийнхээ чөлөө төс байдаг. Энэ ойролцоо сумдуудаа манай зэлтэр сангийн аж ахуй цагаануур бол хойгуура хилтэй 2-3 хилээр одоо дамжиж гарч ирсэн одоохондоо төр хаагдчихад байгаа. Тэгээд урд өмнө уламжлалаараа зэлтэрт бол ийм модны наадмаас ахуулаад харилцсан бас туршлага солилцож ийм ажиллагууд зохион байгуулдаг байсан. Алстаа одоо бас тэр орчмын хилүүд помптууд нээгдэж энэ сайхан уламжлалт арга ажиллагаагаа одоо дэлгэрүүлэх байх гэж найдаж байдаг. Ийм юм олон удаа зохион байгуулж байгаа ах дүүс хамт олонны хамтын ажиллагаа улам өргөжнө гэж бодож байна. Олон зүйлийг хаарч мэдэрч авлаа. Тэр өдөрлөг болж байгаад ямар нэг юм бүх хүмүүс нь дор бүрдээ юм ариун цэвэр сагсан байдал. Тэгээд тухайн дээр хогийнхоо хаягдлыг өөрсдийнхөө хажууд ингээ бүх ингээ хог хаягдлаар хамж байж байгаа байдал, ариун цэвэрч байдал биднэрт авууштай юм зөндөө байлаа. Тэгээд өдөрлөг болж байгаа түр хүүхдүүдээ ингээ бас нэг тустай юм талбай дээр ингээ тоглуулад хүүхдүүд нь тэр амар амгалан эцэгийнхээ нөлөөг ингээ сайхан бас тоглож байгаад бас авууштай юм зөндөө харагдчихаа. Энэ зүйлийг мэдлээ. Хамгийн сүүлд энд хамгийн гоё энергитэй энэ газар ирээд зогсож байгаадаа маш их баяртай. Тэгээ энэ 2 өдөр биднэрт маш их хэрч хүч энерги өгсөн. Бас маш их туршлага солилцлоо. Олон эмэгтэйчүүд бүх сумдын эмэгтэйчүүд байгаа учраас маш олон зүйлийг мэдэж сурч авлаа. Тэгээд маш их баяртай байна. Сум орон нутгийг тэр жижигэн тосгоны тийм ээ нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн одоо боломж энэ дээр бол харагдаж байна гэж би ойлгосон. Яагаад вэ гэхээр аливаа аялал жуулчлал гэдэг бол заавалчгүй тийм хөрөнгө мөнгө тийм ээ асар их одоо хөрөнгө оруулалтыг шаардсан тийм бизнес байж идэг. Тийм учраас гэтэл энд бол ерөөсөө хүмүүсийн амьдарч байгаа зан заншил энд байж байгаа байдал нь өөрөө энгийнээр чаддаг болгоно тий тэр их өвс соёлыг тэр их арга туршлага хамаг юмыг бол илэрхийлээд байгаагаараа байж байгаа нь өөрөө эн чинь тэр чигээрээ мундаг одоо арга туршлага боломж гэж би олж харж байгаа. Цаашид 2 аймгийн эмэгтэйчүүдэд хамтдаа хөгжих, амьдралын түвшин боломжоо сайжруулах, бие биесээ суралцах зүйл их байгаа. Үүндээ нутгийн эмэгтэйчүүд Сэлэнг нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг бий болгох тал дээр шамдан ажиллаж байгаа. Цаашдаа гадаад харилцаагаа тэлхийн тулд Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдтэй хамтрах боломж их бий. Тухайлбал Өмнөд Солонгосоос Монгол Буриадаар дамжуулан Солонгосын жуулчдыг байгаль нуур үзүүлэх, аяллаа маршрут боловсруулах тухай хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар саналаач өнөр болор дарга уулзалтын үеэр хэлсэн юм. Ийхүү 2 орны найрамдалт чуулган уулзалтаас амьдралд хэрэгтэй олон ажил урган гарч цаашид үр дүнтэйгээр өрнөх боломжтойг тогтсон юм. Уулзалтын төгсгөл Буриадын талаас Хягт амбан захирагчийн орлогч дарга Чокой тосгондох Монос наадамд хүрэлцэн ирсэн Монголын төлөөлөгч нарт талархал илэрхийлээд аялал жуулчлалын яам Хягтын засаг захиргаа 100 тосгон төслийн багийнхны зүгээс хүмүүрт талархлын загтал гардуулсан юм. Монголын талаас ч тус фестивалыг зохион байгуулагчдыг их нутагтаа урьсан юм а. Все же Богу помолюсь, я о том, чтоб стала вечною ты. Пусть не сбудутся мечты, все же Богу помолюсь, я о том, чтоб стала вечною ты.